Сайн байна уу? Та бүхэнд Галил Монгол цуглааны интержан гүйцэтгэж явуулж байгаа анхны мэдээллийн хөтөлбөр болох 9 сарын мэдээллийг танилцуулж байна. Өнгөрч 9 сарын 21-ээс 22-ны Урдсан баярын амралтын өдрүүдэд Галил Монгол цуглааныхан бизнес хэсэг эдгээр ба хичээлээр сургалтыг зохион байгууллаа. Эвтэр үед гадар тариалан ирхэлж ирсэн Солонгос улс жил бүр намар хураасан Урдсан баярыг бүх нийтийн амралт болгон тэмдэглэлээр ирсэн билээ. Хор бороотой байсан жинхүү баяраар Галил Монгол цуглааныхан сүүлийн баруун хойд бүхт орших байгалийн үзэсгэлэнтэй Тэм Суянгон газар уг цугларлыг зохион байгууллаа. Уг цугларлаар Монголын шинэ дуул цуглааны ахад пастор Наранцаг бидний амар амгалангийн төлөө түүндэр хэсгээд бууж түүний шарахаар бид эвгэрсэн гэсэн Исая 53-ын 5 дугаар ишлэлээр эдгэрэл чөлөөлөв зүрхсэтгэлээ хамгаалах зүйлээр үгийг хуваалцлаа. Энэ цугларлаар олон хүмүүсүүд эдгээр чөлөөлөлтийг авч эзэн дотор алхах чухал шийдвэрүүдийг гаргаж байлаа. Сургаалын дараа нөхрөлийн цагийг зохион байгуулсан бөгөөд шинэ хүмүүстэй танилцах ба хамтдаа нөхөрлөж цагийг үр бүтээлтэй өнгөрөөлөө. Цугларлтын 2 дахь өдрийн үдээс өмнө цугларлалтанд оролцогчдод үзүүлэлтэнд байгальтай танилцаж спорт тоглоомуудыг тоглож өнгөрөөлөө. Үдээс хойш пастор Наранцагтын нэгүслийг ойлгох нь бэлхэн айн дотор алхах сургаалууд үргэлжлэн явууллаа. Галил Монгол цуглааны урлагаар ирсэн пастор Наранцаг нь 2000 онд холбооны бүгд найрамд Монголд Библийн коллеж, 2009 онд Америкийн нэгдсэн улсын Корнелийн сургуулийн бичний ангийг пасторын үйлчлэлд удирдлагын хэлний шилээр сурсан. Эснээр 3 хүүхэдтэй бөгөөд 2005 оноос шинэ дуу христийн чуулганы пастораар үйлчилж байгаа юм байна. Сүүл сарын 24-ноос 26-ны хооронд Галил Монгол цуглааны байранд дагалдаж сэтгэл сургалт болжээ. Дагалдаж бүсгийн сургалтанд нийт 40-50 хүн тогтмол оролцсон бөгөөд манай цуглааны итгэгчдээс гадна өнөөдрийн амтаа Монгол цуглааны итгэгчид оролцлоо. Сургалтын дагалдагчийн суурийг байгуулах, дагалдагчийн ундар шалтгаанууд, агуу захирамж, стратеги боловсруулах, дагалдагч ба сайн мэдээ, шинэ итгэгчийг хэрхэн дагуулах вэ? Дагалдагчийн хараа, дагалдагч хүний чанарууд зэрэг Библийн ишлэл болон бодит гэрчлэлүүдийг гарган заасан юм а. Мөн сургалтын дундаа хүмүүс хэсэг бүлэг болгон хуваагдаж, хоорондоо хичээлийн талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцаж, Библийнхаа төлөө залбирлаа. Пастор Наранцаг загсчин хүн загс барихтаа амьдралаас үхэл рүү авчдаг бол хүмүүсийн загсчин нь үхлээс амь руу барьж гаргадаг гэж хэлсэн нь сургалтанд оролцогчдыг уншууллаа. Одоо та бүхэндээ дэлхийд дахин болж байгаа үйл явдлын мэдээллийг хүргэж байна. Солонгос дэлхийн том хэмжээний дийдийн түүхийн наадам Bible Expo 2010 тэжээгээр 10 сарын 28-наас энэ оны дуустал Эмчийн хотын сундуудыг зохион байгуулж байна. Энэ удаагийн үсгэлт нь Эхлэл номын Эден цэцэрлэгээс Исчил ном хүртэл Библийн 66 номын агуулгыг харуулсан үзмүүдийг байрлуулжээ. Уг үсгэлт нь хуучин гэрээ, шинэ гэрээ, Библийг бодтор үзэх хэсгээс бүрдсэн бөгөөд онцгойлон Ноагийн зав, Бабелийн самхыг яг Библиэр хэмжээний дагуу бүтээсэн байна. Харин Иерусалимын сүмийг өгөх мөсөр байх төлөвлөгөөтэй байгаагаа зохион байгуулагчид мэдээлсэн юм. Энэ арга хэмжээнд зориулж гадаадын алдар зурагчдын болон Солонгосын зурагчдын Библийн бодлоготой зурнууд тавьсан бөгөөд урдын бүх төрлийн хэрэглэн үзмэл урлагийн тоглолтуудыг байгаль зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Дэлхийн дахны тушаалсан 9 сарын 11-ний террористийн хадгалаар Америкийн дэлхийн худалдааны төв өртөгчдийн цаад хүмүдэж байгаа билээ. Энэ хадгалаар олон мянган хүний амьд хүрсэн бөгөөд үйл явдлыг зурсан санах үүднээс жил бүрийн 9 сарын 11-нд Ашингийн суурин дээрээс атар том жилийн тэмдэг рүү баган нөхцөлөд ажиллаж байгаа юм а. Энэ оны 9 сарын 11-нд эцэг хатаж Америкийн олон газрууд энэ үйл явдлыг зурсан санах арга хэмжээнүүдийг томоорлоо. Дан жилийн дэлхийн христчид 10 дугаар сарын эхний нэм гавьд Иерусалимын амар тайвнлыг залбирлын өдөр болгон ирсэн байна. Энэ үйл ажиллагаанд төсөв зохион байгуулалтын арга хэмжээндээс хамгийн өргөн хүрээг хамардаг бөгөөд өнгөрсөн 10 дугаар сарын 375 орны 30 мянган гаруй сүм болгоны оролцсон байна. Энэ үйл ажиллагаанд олон улсын амлын заны сүмийн пастор Роберт Стейвенсийн байгуулсан Eagle Wings байгууллагын удирдлагыг зохион байгуулдаг ба Иерусалимд амьдарч байгаа жирийн хүмүүс болон шашинчлэгчид бүх хүмүүсийн пастор Роберт Стейвенс Иерусалимын төлөө бүх зүрхсэлээсээ залбирх хүмүүсийн залбирлаар өөрчлөлт болно. Энэ удаа онцгойлон бүх оронд байгаа хэрэгцээчид болон мэдээлчүүд Израиль амьдарч байгаа хэрэгцээ мэдээлчүүдийн хамтын оролцоо байгаагаараа маш онцгойтой байна гэж хэлсэн. Мөн Иерусалимын амар тайвны төлөө залбирх залбиралтай хамт Израилийн мянган ядуу гэр бүлийн төлөө хандрыг зохион байгуулсан байна. Солонгос Монгол христийн цуглаан
цуглаануудын хөл бөмбөгийн анх дугаар тэмцээн амжилттай болон өндөрлөлтөө. Хөл бөмбөгийн тэмцээнийг Сөүл хотод Галил, Гербам, Сөүл Монгол цуглаанууд хамтран зохион байгууллаа. Бусад тэмцээнүүдээс өрнөс эхлийн тэмцээн Бурхны хайрыг магтан дуулсан гайхамшигт хайр дуугаар эхэллээ. Нийслэлийн үйл ажиллагааныг зуучин залбирлыг Галил Монгол цуглааны ахлагч түмэндэл эрхэж тэмцээнийг нээж Гербам Монгол цуглааны пастор Гал Бадрах Сөүл Монгол цуглааны пастор Ким Йосеф нар өгдлээ. Тэмцээнийг нээсний дараа ерөнхий шүүгч Эзэн Баяр анх удаага цогцож байгаа хөл бөмбөгийн тэмцээнийг тэмцэлттэй болно биш. Нөхөрлөл Христийн хайр уучлал ахын дүүсийн уулзалтыг зорилгоо болгож зохион байгуулж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэж онцлог хэлсэн юм. Ихний тоглолтод Галил Гербам баг тоглож эхэлсэн бөгөөд албан ёсоор эхэлснээс хойш 17 минутанд Галилийн төр багийн тоглогч Бат Баяр Эрдэнэ булганы уралдаанд дамжуулж байгаа. Тэр багийн тоглогчийн дундаа яг амжилттай хаалхыг талдан төгснөөр өөрийн бодлого энэ тэмцээний анхныг олж хэлээ. Мэдээж хөл бөмбөгийн тэмцээн гэдэг нь агуу их энэ спортын хөгжөөнд дэмжигдсэн хөргөл уухай өөрийн баг хайртай давтагчдад дэмжих хэвлэлийн хөдөлгөөний хэрэгцээ байх хэрэгтэй. Энэ үдшилтийн энэ дөр зорилтыг өөрийн цуглаан багийг дэмжихэр ирсэн их эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдүүдийн нүрээс харж байлаа. Онцлон Дунсан багийн хөгжөөнд дэмжигдэх олонний анхаарал татварыг хүлээж байлаа. Шүүгч 2 дугаар үеийн нэг дадлаж шүхлийн үлээснээр 2 дугаар үе тун сонирхолтой эхэллээ. Тэмцээний үеэр Галил багийн тоглогч алдаа гаргаж Гербам багийн 13 дугаартай тоглож хаалттай зохицыг хийснээр тооны харьцааг 1-1-ээр өндөрлөө. 2011 дэлхийн аваргын гол асуудал байсан бахны татварыг тэмэг болсон үзүүлэлт төрөв. Инглиш Гербам багийн зүүн дэмжигчдийн бөгөөд хамгийн байгаа тоглоом байсан. Дэлгэр тоглолтын дараа Тэмүн Дунсан Гэлс Сөүл багууд хоорондоо маш төлөмтэй байж тэмцээний улам сонирхолтой болгожлаа. Аврагын алтан цомын төлөө Гербам Сөүл багууд өрсөлдөө гарч ирэхдээ бүх цуглааны бага насны хүмүүсийн хамт ногоон талбай дээр гарч ирсэн нь энэ тэмцээний бас нэгэн чимэг болгосон юм. Тэмцээнийг ихэж хоёр баг маш өрсөлдөөнтэй байж мөн хөгжөөнд дэмжигдсэн хоорондоо дуу хоолойгоор уралдуулан өөрийн багаа дэмжиж байлаа. Сөүл багийн хувьд өрсөлдөгч багаасаа насны хувьд залуу тамирчдын ур чадвараас илүү байснаар энэ тэмцээний алтан цомын эзэн баг болсон юм. Ингээд Солонгос дахь Христ сэтгэл Монгол цуглаануудын донд цогцсон хөл бөмбөгийн анх дугаар тэмцээнд ур чадвар, хүч, самбаа, баяр хөөр дотор амжилттай болж өндөрлөө. Тэргүүн байрыг Сөүл Монгол цуглааны Сөүл баг, 2 дугаар байрыг Гербам Монгол цуглааны Гербам баг тус эзэллээ. Мөн тэмцээний мэрэгэн бууч төрлөөр Сөүл багийн тоглогчд ордоо шилдэг тоглогчоор Түндээмэн багийн ахлагч Инкпернаас тодорлоо. Дараагийн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулахаар шийдсэн энэ тэмцээн нь Солонгос буюу Монголын бүхий л цуглаанууд улсын нөлөө ир нэгдэл нөхөрлийн дор цуглах нь анхны тэмцээний иргэн тойрондох бүхий л үйл явдлаас хадгалан харагдаж байлаа. Тэмцээний үйл ажиллагааны хувьд анх зохион байгуулж байгаа гэхэд маш их эмх замбраатай зохион байгуулалттай байлаа. Хамтран зохион байгуулсан болон оролцсон бүхий цуглааны хамт олонд баярлан талархснаа илэрхийлж эзний ивэл нэгүсэл үеийн үед байх болтугай гэж өрөөж байна.